За өнөөдөр ингээд би ээлжит бас ярилцлагаараа одоо анхны сонгуулаа өгч байгаа 18 нас хүрсэн норон сүрэндүүдтэйгээ ярилцлага хийх гэж байна. За тэгээд мэдээ ер нь өөрийгөө сайхан танилцуулаад ингээд яриагаа хоёлаа эхлэе. За би Баянгор аймгийн Бөмбөр сумын 1-р аягийн Хөрл латрын норон сүрэн гэдэг. Яа одоо 18-тай. Бөмбөртөл сургуулаа төгссөн дөө. За. Тэгээ энд Баянгор аймгийн Политехник коллежийн тогооч ангид төгссөн. За. Тогооч тийм ээ. За одоо видео яаж юм төгсөөд ажил хийж гэнэ үү? Одоохондоо ажил хийгээгүй нүү? Одоохондоо ажил хийгээгүй. За. Тэр нь хөдөө байж байгаа л саяхнаас л орж ирсэн. За. Ер нь яг хоо мэрэгчлэрээ ажиллах уу, цаашдаа сурах уу? Ер нь одоо ингээд залуу хүүхдийн хувьд мөрөөдөл, алс зорилго энэ талаараа бас мэдээ ахтайгаа сэтгэлдээ хуваалцаач. Ер нь сурах бодол бол нэг байхгүй байгаа. Тэгээ мэрэгчлэрээ ч бас нэг явахгүй байгаа. Энэ өөр юмар л явъя гэж бодож байгаа. Нэг яг 3 юм бол амар бодолд орж ирж байгаа. Яг чөлөөтөрөө явах, тэгээд шивээс хийгээд шивээсээрээ явах гэсэн юу л байгаа. Тэгээд нөгөө нэг фокус байгаа. Тэгээд тэрнийг бас нэлээх амар бодож байгаа. Тэгээд фокус нь бол аавдар гэдэг байгаа юм. Ер нь бол спортод айгүй дуртай байна тийм. Мэдээ чөлөөтөр хэдэн жил хичээллөө? Бөмбөрт байхдаа ер нь бол тэгэл 5-аас хойш хичээлсэн. Тэгээд энд орж ирээ ер нь бол хичээллээ байгаа тийм. За одоо бас чөлөөт энэ спорт гэдэг бол бас ингээд ер нь бол бас хатуу одоо чанга юу шүү дээ тийм ээ. Одоо ар гэрийнхэн аав ээж гэр бүлийнхэн чинь ер нь спортын тал дээр чинь хэр дэмжих үү? Манай ааж бол нэлээд сайн дэмждэг шүү. Тэгээд одоо буцаад ороод ер нь юугаад үзгээ тэгээд манай ээж чи юм ойдаг аав малч ер нь манай ааж хоёулаа малч. Зөв. Тэгээд хүүхдүүдийнхээ юуг л нэлээд дэмждэг. Яг аль талаас нь болох талаас нь сайн дэмждэг баг. Зөв. Одоо ингээд залуучуудын мөрөөдөл ер нь та нарын үеийнхний мөрөөдөл ер нь одоо яг хүн болгоны мөрөөдөл өөр л дөө. Гэхдээ манай үеийнхнийх ер нь бол ингээд ер нь ихэнх л ер нь гадаа дотоод явна инээ тэрэ гэсэн л ер нь ярианаас нь тийм л сонсогдсон шүү дээ. Ер нь тийм. Гадагшаа гарыг гэж. Тийм энд яг бол санхүүгийн юм уу учраас гадаадад тэнд очиод амар өндөр цалинтай юм байлээ. Тэнд очимоор байна. Энд гайгүй ажил хийж цалингаараа цуглуулж байгаа. Тэгээд тийш явна, нэш явна. Манай зүг яг иймэрхүү юм сайн ярьдаг. Зөв. Харин тий одоо тэгээд яг залуучууд бол ер нь л гадагшаа явж сурч хөдөлмөрлөе цалин ихтэй гэдэг ийм ойлголттой болсон байна тий. Ер нь мэдээ бас ингээд оюутан юу багтаа бас ажил хийдэг байв уу? Ямар ажил хийдэг байв? Энэ талаараа ер нь бас нэг яриач. Йоо, 1-р курстай байхдаа нэг амралтын газар очиж ажиллаж байсан. Тэгээд барилга дээр бас нэг гэсэн ажилласан. Одоо ингээд яг та нарын үеийн баг залуу хүүхдүүд ажил хийгээ яхад тухайн ажил хийж байгаа газар нь одоо юу гэдгийг цалингаа өгөхгүй өнжих гэдэг юм уу хөлөгдөх гэдэг юм иймэрхүү юмнуудтай мэдээ хэрэг таарч энэ талаараа таарах хувьд бол таарсан. Тэр барилга дээрээ бол таарсан. Харин нөгөө амралтын газар бол цалингаа яг ясгсан. Тийм. Барилгын юм дээр ч одоо мэдээ хэдэн настай байхдаа ажиллаж байгаа юм? 16 юм уу 17. Энэ навцал 16. Тэгээд яг одоо ер нь бол бас нэрээ ингээд нийгмийн байдалч тэр одоо ингээд уул нь одоо 16-7 та хүүхдүүд чи яг ингээд шаардлагаараа л бид нэр амьдралын шаардлагаар л ингээд ажил хөдөлмөр хийж штэ тий тэрнээс биш ингээд яг хичээл номоо хийгээд дараагийн ирээдүйн юугаа ингээд уул нь явж ямаар байдаг тийм ээ. Тий. Одоо тэр зүгээрээс бол манайд одоо хичээлээ төгсөөд 1 жил өнжсөн. Тэгээд барилга дээр бас ажиллаж байгаа. Одоо 9 сарын 1-нд хичээлд орох байх. Зөв. Одоо түрүү мэдээ бас ингээд шивээс хийдэг гэд ингэж штэ тийм. Сонирхолт хэлбэл сонирхолтой ер нь. Хичээн одоо энэ шивээсний утга учир гэж байх уу ер нь ингээд зүгээр өөрийн сонирхол юугаараа ингээд шивээсээ хийх үү яах вэ? Тийм ер нь өөрийнхөө сонирхлоор энийг болохоор нөгөө эрх чөлөөтэй гэдэг утгаар нь. Одоо энэ ирвэхээ тий. Бусд нь бол зүгээр нөгөө сонирхлоор харин хамгийн муу наалз гэдгийг нөгөө мдээгүй зүгээр нөгөө сонирхол татаад найз зутгаа илгэсэн болохоор энийг мдээгүй. Тэгээ бусд нь бол тэгээ Google-тэй киноны Баатар тийм байна тий. Хэлгсэн.
Энэ болохоор шивээс нөгөө нэг найзтайгаа хотлоод хэлчихсэн юм нэг. Одоо тэгээд юу энэ чи та нарын үеих одоо чи ерөөсө 18-та ерөөсө 10 жил ингээд ягаад одоо яаж юм гэсэн чинь 10 одоо ингээд нөгөө үеийнхнийхний дээрлэхэлт гадуурхалт гээл ингээд ярьдаг штеп тий. Энэ талаар мэдээ ер нь ийм юу ер нь бол ингээд байдаг. Тийм мэрсэр газар бол нэлээд байгаа шүү. Байдаг тий. Энийг ер нь одоо баг байх тал дээр нь яах ёстой гэдэг юм бол энэ дээр та нар үеийн найз нөхдөд чинь юу гэж ярьцгаадаг вэ? Мэдгүй яг юу явахгүй яг зарим хүмүүс яг тэрнтэй таарч худаа тэрнтэй таарах юм бол тэгээд мөнгө алдчих шүнгичиж бол айгаал явж идэв шүү дээ. Тэгээд цагдаа дэлэх юм бол тэгнэ ингэн гэсэн ээж авд дэлэх юм бол ингэн тэгнэ гэсэн ингээл ер нь бол тиймэрхүү явдсан шүү дээ. Тэгэл яг хоо мэдээж багштай бас хилдэг байх л та тий. Нэгтэй бас нөгөө би бас нэг хэсэг өөрөө нэг хүүхдэд дэлгэжсэн болохоор сүултээ нөгөө ээж аав нь яаж авч өгдөг лээ гэдэг талаасаа бас юм боддtiin байлээ гэхгүй. Ганц хоёр удаад. Тэрнээс бол анхандаа нэг юм боддоггүй байсан. Яг би л тэгжүүл болоо гэсэн юм шиг байдаг гэсэн. Одоо бол гайгүй. Ер нь бол гадуурхалт гэж юм бас байна тий. Тийм гадуурхалт бол нэлээд байгаа. Одоо хүртэл байгаа шүү дээ. Гадуурхалт гэхээр чи одоо яг юугаар нь гадуурхах уу одоо ингээд хүүхдүүдийг бол одоо ингээд өмсөн хувцаар нь ч юм одоо нэг жоохон тиймэрхүү амьдралтайг тийм мэдчих юм бол ер нь бол амар цагаа бариад идэв шүү дээ. Тэгэл ер нь нэг гадуурхах юм. Тэгэл нөгөө хүүхдүүд нэг харьцахгүй дугуй тэгэл ингээл жижиглол ингээл ганцаараа явах юм бол ер нь нэг харьцдаггүй шүү дээ. Нээлттэй хүүхдүүдтэй л сайн харьцдаг байна гэж л боддоо шүү дээ. Одоо видео ингээд анхны сонгуулаа ингээд энэ жил өгөх гэж байна тий. Ер нь бол яг одоо ингээд сонгуулаа бол өгнө үсттэй. Өгнө тий. Нөгөө ээж хаашаа би тийшээ. Ер нь танаа үеийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцохгүй тухай ер нь юу гэж ярьцгаадаг. Одоо ер нь сонгуул өгнө гэдэг чинь яг эргэн хүний үүрэг шүү дээ тийм ээ. Энэ талаараа видео ер нь юу байна? Тэгэхгүй ихэнх хүүхдүүд өгөж яддیں۔ За аль нь жагсан ялгаагүй шүү дээ угаасаа. Тийм гоё болгоно, ийм гоё болгоно гэчихэд угаасаа өлегтэй болохгүй шүү дээ. Аль нь ч гэсэн яадаг. Угаасаа өгөхгүй гэсэн хүүхдүүд л баг олон байсан да. Ер нь одоо улс орныхоо хөгжил сэтгэлтэнд мэдээ хэр ихтэй байдгүй ер нь. Муутай шүү дээ. Муутай шүү дээ. Ер нь бол энэ утааг болгоно гэж баг хизээ ярьлаа да. Одоо хүртэл тэгэл өвлөн тэгэл буу утаа. Тэгэл муусны нөхний хоолой моолоо гэх магадлал бүр амар өндөр байгаа шүү дээ. Өнөр санаар нь амар зааваа. За одоо тэгээ ер нь видео асал танаа үеийнхэн гадагшаа явна гэсэн үгтэй байдаг. Видео чиний хувьд бол бас гадагшаа явна гэсэн зорилго бодол байдгүй. Бага. Хаашаа явах вэ? Солонгос руу явахын сэжил ер нь амар уддээ шүү дээ. Ер нь ягаад Солонгосыг гэж сонгож юм бэ? Нөгөө орчин сайтай, харилцаа сайтай тэгээд тэнд ажиллавал бас цалин гайгүй байх гэж боддоо шүү дээ. Одоо мэдээ түрүү ингээд танаа үеийнхэн бас сонгуул Монголд хийж гарсан ингээд яаж ер нь бол мэдээ бас одоо хоёлаа ярилцж байгаагийнхаа энэ далимд найзуудыгаа үеийнхнийгээ бас сонгуульдаа иргэн хүний хувьд оролцоороо одоо чи өөрөө оролцно гэдэг сонгуульд оролцно гэдэг айгүй ихтэй гоё биш үү тий. Тэгээ бас нэг найзуудыгаа нэг урайлаад бас нэг үг хэлвэл юу гэж хэлэх вэ ер нь. За манай үед ингээ сонгуулиасаа өгөрөлгий таагш. Иргэн хүн болж байгаа өөрөө нөгөө том хүн болж байгаа гэдэг утгаараа сонгуулаа зүүндээ өгөөд тэгээд ер нь яг иргэн хүнийхээ үүргийг биелүүлээрэй л гэж хэлээ та. Харин тийм шүү дээ тий. Өөр одоо ер нь бол одоо хүсэл мөрөөдөл юу байдгийг аваа мэдээ. Одоо ер нь бол нэг бидний орчин нэг ийм болцоосоо тийм болцоосоо ингүүл бид нэг их нутагтаа Монголдоо нэг сайхан амьдэрсэн гэж танаа үеийнхэн бас их л ярьцгаадаг л байлгүй ер нь тий. Ер нь бол ихэнх нь л ажлын байр сайн, цалин гайгүй байх юм бол ер нь бол ажиллаж штэ гэсэн хүүхдүүд бол олон байгаа шүү дээ. Тэгээ цалин муутай инээ дээрээ гэсэн хүүхдүүд гадаад явна, нээж тийш явна гэсэн хүүхдүүд бүр олон байна. Одоо жишээ нь видео аймагтаа ингээд өөрийнхөө мэрэгчлэр ажиллахад ер нь асуудал байна уу? Ажил олдох уу? Ажлын байр муу. Ер нь үү? Яг өөрийнхөө мэрэгчлэр ажиллая. Жижиг цайны газруудын цалин басан янз юм. Энд 2-3 хүн том газар байдаг. Тэр нь бол ингээ бүр амар эртнээс хүнээ авчдаг. Тэгэхээр бол нэг бол одоо яг мэрэгчлэр ажлыг заавал
хот орох хэрэг болох тийм. Манай уухан ч карако маракод ажиллах юм л тэгээд нэг амар хүмүүс л санаар хүлээж авахгүй шүү дээ ер нь бол. Харин тийм. Тэгэл мэрэгчлээсээ өөр ажил хийгээл. Тэгээд бараг энэ авд байгаа. Ер нь одоо ингээд давтаар төгссөн хүмүүс давтаа бараг хийхгүй байгаа. Мужанаар төгссөн хүмүүс ч гэсэн мужанаа нэг хийхгүй. Тэгээд шал өөр ажил уурхаа гэж ер нь явж байгаа шүү. Уурхад ажиллавал өндөр цалинтай, уурхад тэгвэл ингээд коуш өрөөл ингээд нэг мэрэгжил биш. Яг үү. Бас мэрэгжил бусаар ажил цалингаа авдаг. Зөв. Яг мэрэгжил бусын цалинаа нь бол угаасаа бага. Тэгээд ажлын орон тооч нэг байхгүй энэ тий бол. Тэгээд яг тэр төгссөн юугаараа ажиллая гэхээр ажлын байр нэгт олдохгүй хоёрт олдсон ч цалингийн асуудал байгаа дээ тий. Одоо бол ингээд яг чи миний 18 нас хүрчлээ. Одоо ингээд мэдээж аав ээжүүтэй гэр бүлээрээ амьдарч байгаа. Тэгэл эн чи одоо ажил хөдөлмөр хийгээд ингээд ах чинь тусдаа яг бие дагаа явна штэ. Энэ дээр одоо яг ингээд бие даах болцоо гэдэг юм уу санхүүгийн юуны хувьд бас одоо нөгөө л ажлын байр юутай холбогдох гэдэг. Энэ талаараа мэдээ бас яриач. Ер нь одоо тусдаа амьдрий гэж боддгоо яг энэ талаараа мэдээ бас яриул. Энэ одоо тэг 18 цэм чи өөрөө ажиллаа хийгээл ер нь бол өөрийгөө аваа явах хийсэн л гэж боддог мөртлөө тэгэл яхаа аргагүй заримдаа аавч гэсэн авчаад. Яг үн тийм ээ тийм. Яг хэрэгцээтэй тэгээд авж байгаа юм их үнэтэй. Санхүүгээ болцоо банк мөртлөө авж байгаа юмнууд маш үнэтэй. Одоо мэдээ нөгөө бөхөөрөө үргэлжлүүлэх хичээл нэгж дээ тийм. Энэ талынхаа төлөвлөгөө гэдэг юм уу мөрөөдлөө ярилцсан юм тийм. Тэг яг энийг бол хот ороод яг энүүгээрээ явъя гэсэн бодолтой байгаа. Энд ч нэ бол нэг амар юугүй байгаа. Нэг бодлохгүй байгаа. Яг хотод ороо яг шандаад яг ингээд ямар ч хөдөлтийн тасчгаараа ер нь барилдаа явбал яг яах вэ гэсэн бодолтой байгаа. Тэрээс яг мэрэгчлэрээ ажиллана гэсэн бодол одоо барыг алхаа. Зөв. За өнөөдөр ингээд нормад үтэйгээ бас өөрийнх нь нас ирээдүй үеийнх нь найзуудын талаар бас ингээд сайхан ярилцлаа. За тэгээ ер нь одоо бас үеийнхэндээ гэдэг юм уу найзуудаа хандаад бас ер нь энэ одоо та нарт тулгамддаг асуудлыг юу гэдгийг ингэж шийдэрээгээд мэдээ ер нь нэг өөрийнхөө бодлыг ингээд нэг базаад одоо энэ хоёул ингээд ярилцлагын төгсгөл нэг базаад нэг юм хэлээд яриул ер нь юу вэ мэдээ. Тэгээд яг одоо юу гэдэг нэг юм орж ирдэг. Тэгэл манай уухийн ч тэгэл ер нь ажлын байрал сайн бол тэгэл ер нь бараг болохгүй юм шиг. Одоо чинь чи сумандаан бол очиж ажиллаж амьдрах уу? Үгүй. Суманд бол бүр ямар ч ажлын байр авахгүй шүү дээ. Боломжгүй юу? Тийм. Тэгэл ер нь бол аймаг хот хүрээ ер нь хол газарлаа явбал цалин дээр баг. Хамгийн өндөр цалин ч одоо бараг уурхай болчиход шүү. Сайн тэгээд юм тий. Уурхайн тоогоо жинтэр л болж байна. Тэрнээс бусдад ажлууд нь бол нэг амар цалин бол. Тий. Энэ авч ажиллаа зарим газар нь цалин авахгүй. Аха. Тэгээ байгаа юунаас ашигаасаа болно гэх юм уу яг өдрийн тэд гэж яг заалттай хэлэхгүй. Тийм яг тогсон юм. Тогсон юм байхгүй яг өдрийнхөө цалингийнхаа юугаар гэл ашигаараа болно, орлогоосоо болно гэд. Тэгээ заримдаа бараг цалингөө бичээд байгаа мó хайшин цаачлаа. Тэгээд өдөржингөө өглөөний сахалаа шөнө хүртэл махид л ажиллаж нэг 500 авах болсон мөн шүү дээ. Хан тийм шүү дээ тий. Тэгэл ер нь ажлын байрны юу амар юм уу тэгээ гоо санхүү юм уу. Энэ хоёр л ер нь их давмгаалдаг байна. Хан тийм. За ингээд мэдээ сайхан өөрийнхөө үзэл бодлыг хатагаа сайхан нэмэгөө ярилцсанд маш их баярлалаа. Мөрөөдөл нь сайхан биелэх болтгоо гэж баярлалаа. За баярлалаа. За